За сайн байцгаана уу хүүхдүүдээ та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Асинхрон 22 дахь хичээл бол эхэлж байна. Энэ удаагийн хичээлээр бид эхийн найруулгын төрлийг, хэм маягийг өөрчилж бичих талаар мэдээлэл авах нэ. За юу ч гэсэн юуны төрөнд одоо нэг дуурайн зохиох гэж юу юм бэ гэдэг ойлголтыг сэргээн саная тийм ээ. Тэгэхээр ямар нэг эхийг юм уу сэдвийг уншаад түүний бүтцийг нь зохиомжийг нь тэр утга санаатай нь ойролцоо хувилбар зохиож бичихийг бол дуурай зохиох гэж байгаа тийм ээ. За тэгэхээр эсвэл нэгдүгээрт ер нь бол тухайн эхийн хэлбэр бүтц ижил байна. Хоёрдугаарт тэр үндсэн эхэд өгүүлэгдэж байгаа зүйлийн онцлогийг нь дуурайж бичиж байгаа зүйлийн онцлогоор сольж бичиж болно. Гуравдугаарт сэдв нь ижил байх ёстой тийм ээ. За жишээн дээр авч үзье. Хүүхдүүд та бүхэн хичээл дээр үзсэн Дармын Бат 2 дугаан Багнас гээд эхийг уншаад за энэ эхэд бол ер нь бол бага насны талаар тийм ээ. За өвөл хавар зун намар нээлжлэх жилийн 4 өдрөлт бол малчин айлын хүүхэд юугаар тоглож надаад юу бодож сэтгээд юунд баярлдгийн юунд гомддгийн хэний одоо тэ асрал хайрыг хүртээд хэний асрал хайрын инхрээлэлд ороо ер нь бага насаа өнгөрүүлдэг юм бэ гэдэг талаар өгүүлсэн их байдаг тийм үү. За энэ ихийг дуурайлгаад сурагчийн нэг өдөр гэдэг ихтэй бол уншиж танилцсан байгаа. За хүүхдүүд та бүхэн уншаад сэргээгээ самчаарай. За дараа нь дахиад нэг жишээ байна. Яг энэ ихийг дуурай зохиосон бага нас гэдэг хоёр их байна. За эхний их нь Буян заяа гэдэг хүүхдийн бичсэн ихийг уншиж танилцуулъя. Цас хаялна, дулаан хувцас өмсгөж ээж өглөн. Өмсөхгүй гэж би зөрүүдлэн. Хясахад орхисон шагаа дандаа тэмээ буун. Бороо шаагна. Гадаа тоглож ирчгэд гараа угааж бай гэж аав сануулна. Гараа угаахгүй хоолоо идэндээ гэж эгч нэмэрлэнэ. Угаасан болоод усанд булхна. Нар шарна. Халуун наранд толгой дээрээ юм тавь гэж өвөө захина. Хальт норгосон болоод гарна. Шороо шуурна. Хувцсаа угааж өмсгөж эмээ яншина. Залхуураад хэртээ хувцаа өмснө. Цас хаялна, бороо шаагна, нар шарна, бороо шороо шуурна. За дараагийн их луцсөх гэдэг их байна. Мөн бага нас гэдэг ихийг дуурайсан харц тулгарна. Дахиад харах хүсэл төрж битүүхэн шохоорхно. Яриа өднө, цаг ямагч төөнийг бодно. Дурлцглаа гэж юу? Нуулгүй ярилцсан ганцхан чамайг хайрлана. Бусдаас харамлна. Яагаад ярихгүй удав? Хэн нэгэнтэй хардна. Харц тулгарна, яриа өднө, нуулгүй ярилцсан, бусдаас харамлна. Шохоорхох, дурлах, хайрлах, хардах хагцлыг тойрон эргэлдэнэ. За тэгэхээр ер нь бол энэ санчрын сурагчийн нэг өдөр бол өглөө өдөр орой энэ 3 цагийн эргэлтэд сурагч хүн юу хийж яаж өнгөрөөдгийг ерөнхийдөө дүрсэлсэн байсан. Гэтэл Буян заяагийн бага наснд болохоор жилийн 4 улиралд гадаа тоглоод эцэг их эмээ өвгийнхөө үгийг хайхаар өмжгүй хандсаар өвчин тусч магадгүй. За хэрвээ эдний одоо сургаж загнаж өвлж одоо яншиж хилдэг нь ерөөсөө л өвчнөө сэргийлэхэд ач тустай гэдгийг илэрхийлсэн байна тийм үү. Гэтэл Луцсөхийн бага нас дээр болохоор хүүхэд насны гэрийн шохоороход үерхэл нөхөрлөлийг ерөнхийдөө харуулсан байна. Тэгэхээр үндсэн их маань бол одоо бага нас гэдэг ихийг дуурайж сэдв агуулгын хувьд бүгдээрээ хүүхэд насны тухай өгүүлсэн юм ургаж бичсэн ихүүд, дуурайж бичсэн ихүүд байна тийм ээ. Тэгэхээр ихэд өгүүлэгдэж байгаа зүйлийн онцлогийг дуурайж бичиж байгаа зүйлийн онцлогоор өөрөөр хэлбэл салаалан хувиргах юм аргаар ихийг бол дуурайж бичсэн, ургаж бичсэн гэсэн санаа авах нь шүү дээ. За дараагийн нэг арга бол хэм маягийг өөрчилж бичсэн байж болно тийм ээ. Өрнөмж, тоочмж, тайлбарламж, эргэцүүлэмж гэсэн хэм маяг байна. За жишээ нь өрнөмж их байна. Би хуучин номын дэлгүүр орсон. Нэгэн бор цаасан хавцтай ном нүдэн туслаа. Гараараа авч үзээд хуудснуудыг нь зөөлөн эргүүлэхэд хуучин цаасны танил үнэр хаан хэв. Энэ ном намайг өөр ертөнцид хөтлөх шиг санагдлаа. За одоо номын дэлгүүр орсон үйл явдал дараалж байгаа учраас өрнөмжийн тийм үү. За тоочмж болоод ирэхээрээ номын талаар илүү дэлгэрэнгүй танилцуулсан тооцсон шинжийг нь тооцсон байх жишээний тайлбарламж гэхээр ном одоо хэрхэн яаж бүтдгийг за номыг одоо хаана яаж хэвлэх вэ одоо уншигчдад юу дамжуулдгийг гэдэг талаар нь тайлбарлсан. Эргэцүүлэмж болоод ирэхээр за номын талаар ерөнхийдөө хүмүүст мэдээлэл хүргэсэн, баталсан, нотолсон өнгө аястай гэдэг ч юм уу тийм. Ингээд нэг сэдвийн дор хэв хөөрнөмж, тоочмж, тайлбарламж, эргэцүүлэмж гэсэн хэм маягийг бас ингэж салаалан хувиргаж болдог байх нэ. За жишээлбэл одоо ер нь бол AI-г хүүхдүүд та бүхэн мэдж байгаа тийм ээ.
За энэ ихтер болохоор мөн адилхан өрнөмж, тоочмж, тайлбарламж, эргэцүүлэмж хэм маягийн хэлбэрээр бичсэн. Энэ дөрвөн их дөрвөлэл ямар ч байсан тэр AI технологийн талаар ерөнхийдөө мэдээлэл илэрхийлж байгаа гэсэн. За тэгэхээр хэм маягийн онцлогийг одоо яаж өөрчилж болох юм гэхээр мэдээж хүүрнэх хэм маягаар бичих юм бол альва үйл явдал, хэрэг явдлыг цаг хугацааны дараалалаар өрнүүлж бичнэ. Тайлбарлах хэм маягаар бичих юм бол ямар нэгэн зүйлийн утга учирыг тайлбарлан мэдээлэх зорилготойгоор бичнэ. За тоочмж хэм маягаар бичих юм бол хүн амьтан болон тэр юмс үзэгдлийн шинж чанарыг нь төрөх байдлыг нь нэг цагт дурдж тоочно. За эргэцүүлэмж хэм маягаар бичих юм бол ямар нэг асуудлын талаар одоо тэр уншиж байгаа хүмүүст үнэн зөв мэдээллийг өгөхийн тулд баталсан, үгүйсгсэн, үнэмшүүлэх зорилготойгоор бичнэ гэсэн үг байна шүү дээ. За ийм байдлаар ер нь бол эхийг өөрчилж хэм маягийг нь бүтцийг нь өөрчилж бичиж болдог байх нэ. За ингээд анхаарал хандуулсан хүмүүстээ баярлалаа. Ажлын хуудас дээрх ажлаа даалгавруудаа хийгээд илгээгээрэй.